За сайн байцгаана уу? Та бүхэндээ 2017 онд нээлттэй хийж байсан нэгэн сонирхолтой киног ярьж өгөхөд бэлэн боллоо. За тэгээд манайхан үзэхээс өмнө лайк, subscribe дарж комент үлдээхээ битгий мартаарай. Ингээд кинонд орцгоё. Хойд Солонгосын нэгэн тосгонд эзгүй замаар ганцаараа алхаж яваа охин харагдах ба яг тэр үед нэгэн машин хажууд нэр зогслоо. Машин дотор 3 залуу байх ба урд суусан хоёр нь арх хүн хөгжөлдөж харин хойноос суух залуу жихвчээрээ дуу сонсон ном уншиж бусдаасаа огтур тайван харах. Энэ залууг Ким гэдэг. Гэтэл урд суусан хоёр залуу нь охиныг анзаармагцаа шууд л хүчээр машиндаа суулган авч явах нь тэр. Үүний дараа охин ч удаа дараалан хүчирхийлэл төртлөө. Кимийн найзууд түүнийг харгасаар зодож биеийг нь шархтуулан дээрээс нь арх хасгаж бүр зургийг нь хүртэл дарж эхэллээ. Энэ бүх харгислал өрнөж байхад Ким өрөөний нэг болонд чимээгүйхэн бүхнийг ажиглан баясаж байв. Ингээд тэр охин руу дөхөж очин духанд нь тайвнаар хүрснэ. Нарийн төмөр уцаар хоолойг нь боож амийг нь таслах. Ингээд түүний нүүрэнд тодрох аимшигтай инээмсэглэлээс Ким бол жирийн нэгэн биш гэдг нь илт хараг. Дараа нь Хойд Солонгосын мөрдөгч тээгүү хэрэг гарсан нэгэн байшинд хүрэлцэн ирлээ. Энд амьдардаг гэр бүлийнхэн бүгд хэрцгийгээр амиа алдсан байж л дээ. Гэтэл тэд бол өнөөх амиа алдсан охины гэр бүл байсан төдийгүй аав, ээж, ах гэд тэрч байтугай нэгэн бяцхан хүүхдэд амь өргөцсөн байхад. Өөрөөр хэлбэл өнөөх зөвүүн Ким чин охиныг өнөөгөөгүй бүлэглэлийнхэнтэй хамт ирж гэр бүлийг нь бүхэлд нь хүйс тэмтэрсэн гэсэн үг байв. Ингээд тээгүүж охины хэрэг болон үүнтэй холбоотой бүх нотлох баримтыг цуглуулан дээд тушаалын офицертой яаралтай хүргэлээ. Удалгүй Ким зөвхөн энэ охиндож бус өнгөрсөн хугацаанд олон эмэгтэйг хүчирхийлж амийг нь хүнээсэн цуврал алуурчин болох нь ил бол. Энэ удаад тээгүү түүнийг ямар ч үнээр хамаагүй барихаар шийдэж хангалттай нотлох баримт байгаа гэсэн ч өнөөх дээд тушаалтан хэргийг хаах тушаал хүчнөөх. Учир нь энэ Ким бол жирийн нэгэн биш. Хойд Солонгосын өндөр албан тушаалтны хүн юм байна л та. Улс төрийн асар хүчтэй нөлөөнийхөө ачаар тэр олон хүний амийг өнөөсөн атлаа эрх чөлөөтэй явсаар л байлаа. Үүгээр ч зогсохгүй Кимийг мөрдөн шалгасан гэх шалтгаанаар тээгүү болон түүний багийнхан ч ажлаас нь дүтгэлзүүлж бордооны ферм рүү шийтгэж болгон шилжүүлж орхив. Энэ явдлаас 3 жил өнгөрч үйл явдал Сөүл хотод үргэлжлэв. Хэдэн сарын турш эмэгтэйчүүдийн эсрэг цуврал аллах гарч зогсоснууд ч ар араасаа олцоор л байлаа. Гэвч цагдаа нар гэмт этгээдийг олж чад. Үүнээс болж хэвлэл мэдээлэл болон удирдлагын дарамт мөрдөн байцаах баг асар их нэмэгдэж эцэст нь ахлах мөрдөгч нь хүртэл амиа хор. Ингээд хэргийг хариуцах үрэг Чаду хэмээх офицерт оногдоно. Гэхдээ Чаду жирийн нэг цагдаа биш. Мөрдөн шалгах арга барил нь бусдаас тэсүүр юм байна л та. Хэдий дарга нь дөрмийн дагуу ажиллахыг шаард. Чаду гэмт хэрэгтнийг барихыг хүсчил байвал өөрийн арга барилаар шийдвэрлэх эрх өгөхийг шаард. Ийхүү өөр сонголтгүй болсон дарагч эцэст нь хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болов. Ингээд Чаду хэрэгтэй холбоотой бүх автост хэргийг дахин нэгтгэж эхэллээ. Энэ үеэр гэмт этгээдийн талаар цагдаад мэдээлэл өгсөн иргэдийн хэд хэдэн цагтлыгч олж бүгдийг нь нарийн судалж байв. Гэтэл нэг өдөр хотын захын эзгүй газраас дахин нэг эмэгтэй түүний биеч шарх сорвоор дүүрсэн өмнөх хохирогчдтэй яг адил хүчирхийлэл төртсөний дараа амьсгал богдон амиа алдсан байв. Гэхдээ энэ удаад цагдаа нар маш чухал сэжүүр олж ирлээ. Задлан шинжилгээгээр хохирогчийн эмзэг хэрэгтнээс гэмт этгээдийн ДНХ-ийн уул мөр илэрсэн нь хүчтэй нотлох баримт болов. Одоо тэдэн зөвхөн эзнээг нь тогтоох л үлдсэн байлаа. Чаду багийнхандаа хотын бүх гэмт хэрэгтэн с сэжигтэй хүмүүсийн ДНХ шалахыг шаардаж өмнө нь ирсэн захидлуудад дуртагцсан хүмүүсийн жагсаалтыг хүртэл давхар шалгуулахаар өглөө. Нөгөө талд тагнуулын ажилтан болох Пак даргын хамт цуврал аллахын тухай мэдээ үзэж байгааг нь хараад тэдний ярианаас харахад энэ бүх хэргийн ард хэн байгаа нь аль хэдийн мэддэг нь тодорхой байлаа. Учир нь 2 жилийн өмнө Пакийн дарга Америкийн тагнуулын газартай тохиролцож Хойд Солонгосоос нэгэн VIP хүнийг хоёр туслахын хамт Өмнөд Солонгост нууцаар авчирсан байж л дээ. Тэдний үүрэг нь түүнийг хамгаалж шаардлагатай мэдээлэл цуглуулах байсан гэлээ. Энэ ажиллагааг Пак өөрөө хариуцсан учраас хэрэв тэр VIP-д ямар нэг зүйл тохиолдох эсвэл цуврал алуурчиг хэмээн баримтлагдвал зөвхөн тэдний карьер төдийгүй улсын үндэсний аюулгүй байдал хүртэл эрсдэлд орох байв. Тиймээс цагдаа нараас төрүүлж тэр хүнийг Солонгосын тагнуулын хамгааллыг дарга нь Пак тушаалаа. Учир нь цагдаа нарын олсон ДНХ яг тэрхүү Хойд Солонгосын VIP хүнийг болох нь аль хэдийн батлагдсан байж л дээ. Удалгүй Пак агентуудынхаа хамт өнөөх VIP гихчийг нь саадуулахаар очиход тэр нөгөө Ким болох нь тодорхой болов. Тэрээр Хойд Солонгост үйлддэг байсан цуврал аллахуудаа Өмнөд Солонгост ч үргэлжлүүлж байсан байж л дээ. Ийхүү Пак Кимийг саадуулах гэж байтал офицер
Тэгэхээр Чадо барих зөвшөөрөлтэйгээр хүрээд ирэхэд албан ёсны зөвшөөрөл үзүүлсэн тул Пак ч аргагүй ирэхэд Кимийг түүнд хүлээлгэн өгч Чадо түүнийг цагдаагийн хэлтээс рүү авч явлаа. Дараа нь Пак дарагдаа цагдаа нар өөрсдөөс нь төрүүлж Кимийг барьсан тухай мэдгдлээ. Одоо тэдний зорилго бол Кимийн талаарх мэдээлэл хэвлэл цацагтахаас өмнө Чадог зогсоох болов. Яг энэ үед Кимийн хоёр туслах нь сураггүй алга болсон тухай нэгэн агент мэдээлгээд Пагч тэднийг ямар ч үнээр хамаагүй олохыг тушаа. Нөгөө талд Кимийн хоёр туслахыг үл таних итгээд барьцаасан байгаа нь харагдана. Тэрээр эмэгтэйчүүдийг хэрхэн тамалдаг байсан яг тэр аргаар тэднийг хэрцгийгээр тамлаж бид нь олон шарах сарих үлдээжээ. Эцэст нь нэгийг нь хөнөөж нөгөөг нь үхлийн ирмэг дээр үлдээж орхив. Энэ үед Ким өмгөөлөгчийн хамт байцаалтын өрөөнд сууж байлаа. Өмгөөлөгч нь бүх нотлох баримт болон хэрэг гарах үед Ким хотод биш аялалд явж байсан гэх баримтыг дэлгэн үзвэл харин Чадо инээмсэглээд хэрв Ким үнэхээр аялалд явсан юм бол хохирогчийн биеэс яагаад түүний ДНХ үлэрснийг асуулаа. Гэтэл Ким өөрийгөө амралтын өдрүүдэд газар тариалан эрхэлдэг фермдээ хааш өргөс тэмэх зэрэг ногоон тарьж хуршүүдтэй хүртэл өгдөг хэмээн тайлбарлав. Тиймээс хаш дээр нь өөрийнх нь ДНХ байх нь хэвийнч тэр нь яаж хохирогчийн биеэс илэрснийг мэдэхгүй хэмээн мэлцэн. Өмгөөлөгч нь үүнийг батлах мэт ногооны талбайн зургийг үзүүлж Кимийг суллахыг шаардав. Ийхүү Чадо Кимийн ёчтой инээмсэглэлийг ажигласнаа удахгүй наад инээ чи алга болно яах вэ хэмээн сануулав. Дараа нь тэрээр өөрийгөө зөвхөн ДНХ-ийн талаар ярьснаас биш хашны тухай огт дуртаагүй сануулж хаад өрөөнөөс гарч явлаа. Галагшаа гармагцаа Кимийг үнэхээр л аялалд явсан эсхийг нэгтэлж хотын бүх хяналтын камерын бичлэгийг шалахыг багийнхандаа үүрэг болгов. Цагдаа нар ч тэр даруй бичлэгүүдийг шүүж эхлэх бүх энэ бүхнийг агент Пак цагдаагийн газрын камерын сүлжээгээр дамжуулан ажиглаж байлаа. Удалгүй тэд хэд хэдэн бичлэгээс Кимийг олж харж хэрэг гарах үед тэр аялалд биш хотод байсныг баталж чадав. Энэ үед өнөөх үл таних итгээд Кимийн амьд үлдсэн туслахыг хөнөөлгүй ямар нэгэн шалтгаанаар гудамжид суллан орхисон нь харагдана. Үүнийг мэдсэн даруйдаа Солонгосын тагнуулын агентууд түүнийг яарвчлан бариад авлаа. Энэ хооронд Чадо камерын бичлэгүүдэд дахин Кимийн өрөөнд буцаж орж ирээд хэрэг гарсан өдөр Ким сөүл байсан бөгөөд түүний баримтаж худал болохыг мэдэгдэв. Ингэснээр Кимд мултрах ямар ч боломж үлдсэнгүй. Тэр болон өмгөөлөгч нь хүртэл шинэ арга сэтэж чадалгүй гацаанд орлоо. Үүний зэрэгцээ Солонгосын тагнуулын тэргүүн Пак болон түүний даргын байцааж эхэл. Тэрээр яагаад удирдлагын зөвшөөрлгүйгээр Америкийн тагнуултай тохиролцоо хийснийг нь ч асуув. Америк өмнө нь хизээч ийм VIP хүнийг өмнөд Солонгост шилжүүлж байгаагүй хатал тэд яагаад Кимийг ямар ч эргэлзээгүйгээр хүлээн авч хангалттай судлаагүйг шүүмжлэн. Үнэндээ Америкийн тагнуул Кимийн жинхэнэ мөн чанарыг аль эрт мэдэж байсан. Тиймээс л энэ төвхтэй хүнийг Солонгосын тагнуулд шилжүүлсэн нь ил боллоо. Ийхүү бүх ажиллагааг Пакийн дарга зохион байгуулсан ч эцэст нь бүх асуудлыг шийдэх ачаа Пак дээр үлдэв. Дараа нь Пак Чадогийн даргатай тохиролцохоор очсон боловч 7 эмэгтэй амиа алдаж хэвлэл мэдээлэл болон олон нийтийн дарамт асар их байсан тул тэр Кимийг суллахаас татгалзав. Харин Пак жинхэнэ хэрэгтнийг бүх нотлох баримтын хамт өгнө хэмээн санал тавихад Ким ямар чухал хүн болохыг ойлгосон Чадогийн дарагч эцэст нь зөвшөөрхөн тэр. Маргааш нь Солонгосын тагнуулын агентууд Кимийн амьд үлдсэн туслахыг цоврал аллахыг хэрэгтэй хэмээн цагдаа нарт хүлээлгэн өгч Кимийг суллахыг шаардлаа. Чадо ч учрыг нь асуухаар дарга дээрээ очиход дарга нь нэгэн хавтас өгч жинхэнэ хэрэгтний эсрэг бүх нотлох баримт ДНХ-ийн хариу хүртэл түүнтэй таарч байгаа тул Кимийг яаралтай суллахыг тушаалаа. Ингээд Чадо өөрийнх нь дарга энэ бохор улс төрд хутгалцсныг тушаалыг биелүүлэхээс өөр аргагүй. Урам нь хугарсан тэрээр гэртээ ирэхэд өрөөнд нь үл таних нэгэн ир сууж байлаа. Тэр бол хойд Солонгосын мөрдөгч Тэгү байх ба Кимийн хоёр туслахыг барьцаалсан хүнч тэр болж таарав. Тэгү өөрийгөө танилцуулж Ким хойд Солонгост олон эмэгтэй хүчирхийлж хөнөөсөн бүх хэргийг нь ярьж өглөө. Мөн түүнийг мөрдөснийгөө төлөө ажилласаа халагдсан багийнх нь хоёр гишүүнийг Кимийн хүмүүс авч явсан өөрөө хүртэл буудуулсан ч азар амьд үлдсэн тухайгаа хэл. Тэр зөвхөн Кимийг барихын тулд хойд Солонгосоос өмнөд Солонгост ирсэн нь энэ байлаа. Харин Чадо түүнээс Кимийг хойд Солонгос руу буцаалаа гэд яагаад шийтгүүлнэ гэж итгээд байгааг нь асуув. Тэгүгийн ярьснаар Америкийн тагнуул Кимийг Солонгосын тагнуулд шилжүүлэхээс өмнөхөн Кимийн аав болон түүний талынхан төрийн эргэлт хийхийг заавсан байж л дээ. Үүний улмаас Кимийн аав шоронд орж Кимч цаазлуулах эрсдэлтэй болсон. Аав нь баригдахаасаа өмнө хүүгээ улсаас гаргаж амжижээ. Тиймээс Кимийг хойд Солонгост буцаавал гарцаагүй шийдэгдэн. Харин өмнөд Солонгост бол Америкийн тагнуул болон Солонгосын тагнуул хамгаалж байгаа учраас тэр хизээж зохиох ялаа идэхгүй гэдгийг Тэгү тайлбар. Яг энэ үед Чадо руу Кимийг суллаж байгаа тухай дуудлага ирлээ. Тэр даруй цагдаагийн хэлтэд очив. Кимийг ч гаргах гэж байв. Чадо түүнийг жинхэнэ хэрэгтэн гэдгийг мэдэж байсан учраас ямар ч нөхцөлд явуулахыг хүссэнгүй. Харин Ким зориуд түүнийг өдөөн хатгаж хүмүүсийн үхэхтэй гаргадаг чимээ өөртөө хамгийн их таашаал өгдөг. Ялангуяа залуу эмэгтэйчүүдийг бүр ч илүү сэтгэл хөдлөгдөг гэдэл хээр нэг яар. Үүнийг сонссон Чадоч бүр дэсэлгүй
үе Кимийг зодож эхлэх нь тэр. Бусад цагдаанараас салахыг оролцсон ч тэр хэнийг ч сонссонгүй. Яг энэ үед хэвлэлийнхэн ирж бүгдийг зургаар баримтжуулсан бүх маргааш нь энэ хэрэг мэдээгээр цацагдсны улмаас Чадууч тодорхой хугацаагаар ажилласаа түтгэл. Харин нөгөө талд Солонгосын тагнуул эцэст нь Кимийг өөрсдийн хамгаалтанд авчээ. Гэвч тэнд очсон ч Ким тайван байсангүй. Өөрийг нь хянаж байсан эмэгтэй агент руу гинэт байв. Үүнийг сонссон агент Пакч яаран ирж эмэгтэй байдлыг хараад уурлан Кимийг хэрцгийгээр зодож гарав. Гэтэл Кимч гэж зэвүүн гар ерөөсөө гимшсэн шинжгүй инээмсэглэн зүгээр л түүнтэй баг зэрэг тоглосон болохоос бусдтай харьцдаг шигээ харьцаагүй хэмээх хэлнэ. Энэ үгийг сонссон Пакч түүнд хүн чанарын өчүүхэн чихэлтэрхий үлдээгүйг бүрэн ойлголоо. Яг энэ үед Америкийн тагнуулын агент Пол багийнхаа хамт хүрэлцэн ирлээ. Үндэ тэр 2 жилийн өмнө Кимийг Солонгосын тагнуулд шилжүүлж хамгаалуулах ажлыг хариуцсан хүн юм байна л та. Кимийг хамгаалж байсан цорын ганцралтгаан нь түүний аав Хятадын хэд хэдэн банкны дансыг удирддаг байсан бөгөөд тэдгээрт асар их хөрөн маш чухал мэдээлэл хадгалагдаж байсантай холбоотой. Энэ бүхний ард Америкийн тагнуул байсан бөгөөд уг дансны мэдээллийг одоо ганцхан Ким л мэдэж байлаа. Тиймээс л тэд Кимийг ямар ч үнээр хамаагүй хамгаалж ирсэн. Ким олон хүн хөнөөж цагдаад баригдсан ч огт сандардаггүй байсан нь үүнтэй холбоотой. Тэр юу ч хийсэн Америк болон Солонгосын тагнуулууд өөрийг нь хамгаална гэдгийг сайн мэдэж байж л дээ. Ингээд Ким Полд банкны бүх мэдээллийг өгнө. Гэхдээ эхлээд өөрийг нь Америк руу явуулахыг шаард Полч зөвшөөрөв. Дараа нь Пол Пакт сүүлийн 2 жилийн хугацаанд Кимийн талаар дөрвтэй мэдээлэл огт авч чадаагүй хэллээ. Үнэн хэрэгтээ Кимийг өмнөд Солонгост авчирхаас өмнө түүнийг Хонконгт байрлуулж байж л дээ. Тэнд байхдаа ч Ким эмэгтэйчүүдийн эсрэг ижил төрлийн гэмт хэрэг үйлдэж байсныг Америкийн тагнуул мэддэг байсан байв. Хэрв түүнийг Америкт аваадсан бол ийм хэрэг үйлдэх эрсдэлтэй улмаар дансны мэдээллийг авах боломж бүрмөсөн үгүй болох байсан учраас түүнийг Америкт аваачаагүй учир энэ байж. Харин энэ үед мөрдөгч тээгүү Чадуутай холбогдож Хонконгт болсон бүхнийг ярьж өглөө. Ким тэнд байхдаа 2 эмэгтэй рүү халдсан бөгөөд тэдний нэг нь өмнөд Солонгосын иргэн байжээ. Мөн Ким хамсаатнуудынхаа хамт үйлслээ бичлэгт болгон хар зах дээр зарж их хэмжээний мөнгө олдог байжээ. Тэдгээр бичлэгийн нэгэнд Кимийн царайж маш тод харагддаг төдийгүй. Хэрв энэ бичлэгийг ашиглавал түүнийг барихад хинт саад болж чадахгүй гэлээ. Ийхүү Чадууч багийнхандаа бичлэгийг олон хуулбар хийхийг даалгаад прокурор найзаасаа тусламж хүсэж Кимийг барих зөвшөөрөл авч чадлаа. Ингээд Чадуу барих зөвшөөрөл болон дүрс бичлэгийг авч очоод Америк болон Солонгосын тагнуулын бүх агентийн өмнө том дэлгэцээр бичлэгийг үзүүлэн Кимийг барихаар ирсэн юм. Дараа нь тэр Ким рүү хандан яагаад хохирогчдын биед гадны биет ашигладаг байсны учрыг ойлгосноо хэллээ. Учир нь Ким өөрөө бие махбодын хувьд чадваргүй байсан тул хамсаатнуудаараа л хүчирхийл үйлдүүлж өөрөө хохирогчдыг тамлан зовоодог байсан нь ил болжээ. Ийхүү үргэлж тайван инээмсэглэдэг Ким хамгийн том нууц нь ч олонний өмнө ил болох мөчөд тайван байдлаа алдаж Чадуу руу дайрахыг цагдаа нар түүнийг тэр даруй саадуулан авч явлаа. Үүний дараа агент Пол Пакт Чадуу энэ бүх мэдээллийг хаанаас олсныг сайтар бодох хэрэгтэй гэж хэлээд мөрдөгч тээгүүгийн зургийг түүнийг одоо Сөүлд байгааг мэдгэтгэн тэр. Гэсэн ч Кимийг цагдаагийн гэлтээс авчирсан дээр тэднийг дотгош оруулсангүй. Чадуугийн дарга уцаар ярьж түүнийг болон багийнхныг нь бүгдийг нь альбан тушаалаас нь түтгэлзүүлснийг мэдлээ. Үүнийг сонсон Чадууч бүр тэсвэр алдан даргатайгаа ширүү маргал Кимийг ганцаараа машиндаа суулган авч явлаа. Тэр прокурор найз руугаа залгаж Кимийг барьсан тул шууд оффист нь хүргэж байгаагаа ч хэлв. Гэвч дээд удирдлагуудаас хэргийг бүрмөсөн цогсоох хатуу дарамт ирсэн тул прокурор найзанд хүртэл туслахаас татгалзсан. Ингээд бүх гарц хаагдаж Чадууд Кимийг Америкийн тагнуул буцаан өгөхөөсөөр сонголт үлдсэн. Удалгүй Америк болон Солонгосын тагнуулын агентууд ч хүрэлцэн ирлээ. Агент Пак Чадууд энэ бүх мэдээллийг тээгүү өгч байгааг аль хэдийн мэдэж байгаагаа хэлв. Мөн өмнө нь цагдаад ирсэн бүх мэдээллийг ч тээгүү явуулсан гэдгийг дуртана. Пак тээгүү яагаад ингэж байгааг чи мэдхүү. Тэр бол орогдол цагдаа. Хойд Солонгос руу буцах ганц боломж нь Кимийг авч яв. Тэр шудраг ёс тогтоох гэж биш. Өөрийнхөө амийг аврахын тулд Кимийг ашиглаж байгаа юм гэхин тэр. Дараа нь чи цагдаагийн үүргээ хангалттай сайн биелүүлсэн. Одоо хамгийн зөв сонголт бол Кимийг Америкийн тагнуулд өг. Ядчил манай улсын эмэгтэйчүүд түүнээс аврагдана хэмээн ятгана. Харин Чадуу тэгвэл Америкт эмэгтэйчүүд байдаггүй юм уу хэмээн Пак тайван гэх чинь. Тэр бол Америкийн л хэмээн хариуллаа. Ийхүү өөр сонголт үлдээгүй Чадууч Кимийг тэдэн шилжүүлэн өглөө. Гэтэл яг тэр үед Ким нэг агентийн бууг булааж ав. Чадуу руу хэд хэдэн удаа бодчихсон тэр. Дараа нь ёжтой гэх чинь инээмсэглэн бууга хаяж бууж Америкийн тагнуулууд ч түүнийг яралтай машин сулган авч яв. За тэгээд энэ бүхнийг харсан Пакч тэсвэр алдан араас нь бүшг. Гэтэл тээгүү машинаараа гарч ирэх Кимийн сууж явсан машиныг мөргөж зогсоогоод Кимийг чирэн гаргаж өөрийн машиндаа сулган авч одов. Пакч хэрэг хүссэн бол хоёуланг нь буудах боломжтой байсан ч юу ч хийсэн. Учир нь тээгүү Кимийг хойд Солонгост аваачуулаад тэр тэндээ шийдэглээ амсна гэж итгэж байлаа. Ийхүү тээгүүч Кимийг завинд суулган хойд Солонгосыг зорь. Гэтэл яг энэ үед
Пакийн дарга түүн рүү холбогдож Кимийн аав хойд солонгост дахин эрх мэдлээ сэргээсэн тухай дуулах. Өөрөөр хэлбэл Кимийг одоо хойд солонгост аваадсан ч шийтгүүлэх. Харин тээгүү өөрөө амьд үлдэх боломжгүй болсон байлаа. Үүнийг сонсон Пак ч ихэд цочирдов. Харин нөгөө талд тээгүү завин дээр Кимийг авч явахдаа бүх хохирогчдын зургийг далаар руу шидэж түүнд Кимийн аав дахин эрх мэдлэлтэй болсон эсэх огт хамаагүй болтой. Гэвч төд одолгүй Ким гартаа буутаад түүний өмнө зогссон. Түүнийг ямар нэгэн үйлдэл хийхээс өмнө буудан хөнөөхөн тэр. Энэ бүх бүтлгүйдлийн улмаас агент Пакж төв офисоос хээрийн ажиллагаанд шилжих шийдэлүүлээ. Ингэснээр тэр цаашаад гадаадад ажиллахаар болов. Мөн явгаасаа өмнө олон удаа буудуулж амьд үлдэхийн төлөө тэмцээр комд орсон. Чадууд ээрж эргэж ир. Хэдэн жилийн дараа Пак янз бүрийн улс оронд ажиллаж байгаагаар үйл явдал үргэлжлэв. Энэ удаа тэр Хонконгт ирж агент Полтай уулз. Пол түүнд нэгэн барилга руу нэвтэрч бүх хамгаалагчдыг устган дотор байгаа хүнийг авчрах даалгавар өгөөд ганцхан гар бөглөө. Пак барилга руу орж хамгаалагчдыг нэг нэгээр нь дарсаар өрөө нэвтэрч дотор байсан бүх хүнийг устгаж чадлаа. Гэтэл авчрах ёстой хүн нь өнөөх Ким л байх нь тэр. Пакийг харсан Ким ч бүр баярлаж Америкийн тагнуул ямар ч нөхцөлд өөрийг нь хамгаална гэдэгтээ бүр итгэцэн байв. Гэвч энэ удаа тэр андуурчээ. Пак юу ч хэлэлгүй Кимийн хөл рүү шууд л бод. Ким ч нөхцөл байдлыг ойлгож өөрийгөө маш чухал хүн хэмээн орилсон ч Пак нөгөө хөл рүү дахин бодхон тэр. Өвдөлтөндөө шаналсан Ким ч Полтой ярихыг гуйв. Пак мөрлөө дахин бодлаа. Ийхүү өхлийн ирмэгт ирсэн Ким Пакаас өөрөөс нь юу хүсэж байгааг асууж сулвал мөнгө эсвэл хүссэн бүхнийг нь өгнө хэмээн амь тавингуй. Харин Пак надад ганцхан зүйл хэрэгтэй. Тэр нь чиний үхэл гэж хэлээд нүүрлүүн бодон эцэст нь амийн хүнэж чадлаа. Үүний дараа Пак нэгэн цүнх байран Пол дээр хүссэн зүйл нь дотор байгааг хэлв. Пол цүнхийг онгойлгоод л цочирдож чи юу хийчих вэ? Ямар том алдаа хийснийг мэдэж байна уу хэмээн уурлан хашгир. Харин Пак Ким олон жилийн турш бүгдийг зөвхөн өөрийгөө хамгаалахын тулд л тэднийг ашиглаж ирснийг хэлв. Үндэ Кимд ямар ч үн цэнтэй мэдээл байгаагүй ба байсан ч хятад улс хизээж тэр мэдээлэлд хүрэх боломж олохгүй байжээ. Учир нь хятадын тал аль хэдийн данснууд дах бүх мөнгө баримтыг устгасан байж л дээ. Өөрөөр хэлбэл Ким зөвхөн өөрийгөө хамгаалуулахын тулд л тэднийг ашиглаж ирсэн байж. Эцэст нь Пак цаашдаа асуудлаа өөртөө шийдэрээ. Хэрв дахин өөрийг нь ийм ажилд дуудах юм бол энэ удаа тэдний эсрэг хөдлөн гэдгээ хатуу анхааруулж байгаар энэхүү кино маань төгсөж байна. За ингээд кино таалагдсан бол сувгтаа лайк болон subscribe дарж сэтгэл зүртэйгээ битгий мартаарай.